За энэ хаврын шуулган бол их өрөвдөлттэй, их ачаалттай ажиллаа. За олон жил яригдсан одоо хуулиуд батлагдлаа. Татврын багц хууль, эдийн засгийн хэрэгжүүлээний хууль. За миний хувьд бол татврын багц хуулийн дээр бол их анхааралтай ажилласан гэж хэлж болохоор 4.1 их найд төгрөгийн одоо хувь хүн аж ахуйн нэгжид хүрч байгаа дарамтыг багасгасан гэж хэлж болохоор 792 мянган төгрөг хүртэлх хувь хүний орлогын албан татврыг дэг болгосон. 792 мянган төгрөгөөс 2 сая төгрөг хүртэлх хүн амын орлогын татврыг 1% болгосон. Гэх зэрэг одоо зөндөө олон заалтууд бол орсон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврыг ч гэсэн багасгасан. Нэмэгдсэн өөртөө албан татврыг өмнө 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлогод одоо татвар авч ирсэн бол тэрнийг босгын 400 сая төгрөг хүртэл одоо өсгсөн гэх мэтчлэн чухал заалтууд бол татврын хуулийн дээр орсон. Хаврын шуулганаар бас Монгол Улсын засгийн газар болон Бүгд найрамдах Казахстан улсын хоорондох тэтгэврийн тухай одоо хил зэрэг сойрхон батллаа. Энэ бас их чухал хууль. Хоёр улсад одоо урд өмнө аялж ийсэн иргэд аль улсад ч гэсэн өөрийнхөө тэтгэврийг тогтоолгоод тэтгэврийг авах одоо болцоогоор хангагдсан тийм одоо гэрээ болсон гэж бас бодож байна.